Эрдэнэ төлбөр оны эхний 3 улирлын байдлаар 18 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Улсын төсөвт төлөх ёстой 119.5 тэрбум төгрөгийн татвараа гүйцээж, дээр нь ашигтай ажилласан энэ үйлдвэр яагаад 2012 оноос хойш хувь эзэмшигчдтэй төлөх ноогдол ашгаа одоо болтол өгөөгүй байгаа нь анхаарал татах нь гарцаагүй. Эсвэл Эрдэнэ төлбөр өртөө юу? Дансанд байгаа өглөг байна гэдэг бол өрөнд орцсон гэсэн үг биш. Ганцхан тэнд ямар асуудал үүсэж байсан гэхээр зэрэг өмнөх хилцээрээр Оросын холбооны улсын төсөвт аавна гэж байсан. Саяын хилцээрийн өөрчлөлтөөр Орос Тех гэдэг компанид өгөхөөр ингэж өөрчлөлт хийгдсэн. Тэгэхээр энэ хилцээрийг сойрхон батлах үйл явц явагдаж дууслаа. Одоо бол Орос Тех рүү энэ дивидендийн ноогдол ашигын төлбөрийг хийгээд энэ асуудал ингээд дуусгах юм. Манайхаас шалтгаалаагүй. Яг тэгэхээр хүлээлгээд байсан. Оросын тал. Бид нар хилцээрийн өөрчлөлтийг хийцсэний дараа Оросын холбооны төсвөр рүү явах биш, Орос Тех рүүгээ явна. Тийм учраас ноогдол ашиг төлөлгүй байж байгаа ч гэдэг хүсэлтийг тавиад тийм бид нар тэгэл төлөлгүй байж исэн юм л юм. Оросын холбооны улсын явуулж байгаа дотоод бодлогоор төрийн өмчийн хороо нь өөрчлөлтөнд орж төрийн өмчийн корпорац болж байгаа. Өөрөөр хэлбэл энэ удаагийн гэрээ хэлэлцээрээр хувь эзэмшигчийн нэр өөрчлөгдснөөс биш, хувь эзэмших болон бусад асуудалд өөрчлөлт ороогүй болохыг төрийн өмчийн хорооны дарга мэдэгдлээ. Ер нь Эрдэнэ төлбөрийн нөхцөл байдалд өмнөхөөсөө өөрчлөлт орсон уу гэвэл орсон. Эхний ээлжинд уурхайн олборлох зардалд нэмэгдсэн. Тодорхойлбол Эрдэнэтийн уурхайн тогтцоос хамаарч хүдэр дагуулах зэсийн хэмжээ багасч байна. Мөн түнчлэн мэрэгчлэнүүдийн хэлж байгаагаар сонгон хэлбэртэй ил уурхайн баялаг хэсэг буюу дээд талын хэсгийг бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд ашигласан. Харин хоёр дахь өөрчлөлт бол дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн буурал. Энэ жил гихтэл бараг $3,000 буурч $5,100 хүрсэн байна. Гэхдээ Эрдэнэ төлбөр эдгээр өөрчлөлтүүдийг урьдчилан харж стратеги боловсруулж ажилласан учраас эрсдлийг бууруулж чадсан гэх үнэлгээг төрийн өмчийн хороо хийж байна. Өнгөрсөн 7 сард хүчин чадлаа 20% нэмсэн. Өөрөөр хэлбэл 26 сая тонн хүтэр боловсруулдаг байсан шүү дээ. Одоо энэ бол 32 сая тонн хүтэр боловсруулах юм боломжтой болчихж байгаа. Тэгэхээр зэрэг яг хэрвээ бид нар энэ хүчин чадлаа нэмж амжаагүй бол түрүүнийхээ хүчин чадлаар ажилуулахад 500 мянгыг биш 420 мянгыг авах тийм тооцоо гарч ирсэн бол одоо харин 32 сая тонн хүтэр боловсруулад 91 600 мянган тонн баяжмал гаргах юм боломж бүрдчихэж байгаа. Хувь нийлүүлсэн компаниудын талаарх энэ мэт бодит мэдээллүүдийг олон нийт илүүтэй сонирхдог. Өнөөдөр манай улсад хувь нийлүүлсэн 4 компани үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Росцемент, Монголын захиргааны холбоо, Эрдэнэ төлбөр, Улаанбаатар төмөр зам одоогоор шилэн дансны хуулийг ягштал баримталж байгаа нь Эрдэнэ төлбөр болон Монголын захиргааны холбоо компани юм байна. Тиймээс 2016 он гэх хууль хэрэгжүүлдэггүй аж ахуйн нэгжүүдийг шахаж ажиллах болно гэж төрийн өмчийн хороо мэдээллээ.